хорин байрш дээр одоо Баатаргуу дарагт бас хэлсэн Сандагс сүрэн дарга тэр нөгөө автомат станц ба штэ. Тэрийг ер нь одоо яаралтай байршуулах хэрэгтэй шүү. Энэ автомат станцууч байхгүй юм билээ шүү. Радарын чөлөгтэй явдаг. Тэгээ ямар хэмжээний үер ус ирж байгаа ч юусоо тэрийг тооцоолох аргагүй. Хар таамгаараа Баянзүрхийн 29, 21, 27 дээр таамгаар нэг 50 мм одоо ийм хурд үндэсний хэмжээ буужээ л гэж орж. Тэрийг бид нар өмнө мэдсэн бол 2 цагийн өмнө орох гэж байгаа хурд үндэсний хэмжээг багцаалаа мэдчихдэг бол очоод сэрэмжлүүлэг явуулчихна. Юм болцоо хон онцгой очих биш. Юм болохоос өмнө 2 цагийн өмнө очоод сэрэмжлүүлэг анхааруулга хаягаар шууд одоо дэшегаар нөхцөл байдал хүндрэх гэж ийм аюул ослоо ирж байна. Энэ арга хэмжээ шүү дээ. Тэгээд охиогоо хангинуулаад хүчтэй усны одоо асуудал юуны хурд онц орох гэж байгаа бол тэнд нь эмнэлэг одоо галкаманд онцгой бүгд очих хэрэгтэй шүү дээ. Хэвлэлээр зараа 2 цагийн өмнө өчгсөн иргэдэн бэлэн байдлыг хангацсан, аюулгүй байдлыг хангацсан, хүний амнаас тэр шаардлагатай эд хөрөнгүүдээ татаад өөр газар тавьчихсан. Ингэж л явна. Бүр одоо тийм уруу ер мөр одоо бүр онцгой орж байгаа юм бид нар яач чадахгүй шүү дээ. Энэ голын асуудал бол өөр ихгүй. Энэ гол төрлийн асуудал дээр одоо шууд барилга байшин барьсан байгаа улсуудтай бол одоо бид нар юу ярих юм. Тэгээ нэгэнтээ цаг үе өөрчлөгдөж байна. Уур амьсгалын өөрчлөлт эрс нэмэгдэж байна. Тийм учраас бид нар арга барилаа өөрчлөх ёстой. Одоо ер нь Монгол улс, Улаанбаатар одч Монгол улс. Ер нь 6, 7, 8 сард борооны үйлрэлтэй болох юм байна. Тэгэхээр хэдүүлээ энэ сэлб бол дагуу Улаастан гол дагуу бусад одоо энэ жижиг гол дагуух одоо байршлуудыг яаралтай чөлөөлөх ажлуудыг л эрчимжүүлэх хэрэгтэй. Хүнд ажил үгүйс ойлгож байна. Гэтэ хийх хэрэгтэй. Дараа жилийн болцсогүй эрсдлээс одоо хамгаалах хэрэгтэй. Үндсэн хуулийн тэр 16-гийн 1 дээр амьд явах хэрэгтэй гэж байгаа. 16-гийн 2 дээр тэнцэл алдагдсан тохиолдолд хамгаалуулах эрхтэй шүү нар дэрэгдэж байна. Үндсэн хуулиараа заагдсан эрхтэй шүү. Тэр энийг ингэж ихний хайжгаар өнгөрөөгөөл тэгээ болдیں۔ Өмнө ингээл яасан. Одоо юунд нь сүрчгэнд яавал гэжтэй гэж ийм нэг маанаг зан гаргаж юусоо болохгүй шүү өдөртлгүүд.